Өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ хэрхэн үгийг үеэр зааглах буюу таслах талаар сурцгаая. За одоо хэдүүлээ үгийг үеэр таслах буюу үйл сурах хичээлээ сурах хүчгээсээ хайж олно. За хуучин номтой хүүхдүүд нь 120 дугаар утсанд байгаа бөгөөд та нарт олдохгүй болвол бичсний дагуу сурах хүчгээсээ үгийг үеэр зааглах тухай бүлэг сэдвээ хайж олоод тухайн бүлэг сэдв дотроос өнөөдөр орж байгаа хичээлээ өөртөө хайж олох нэ. За хэдүүлээ дараах хоёр хүүхдийн хэрхэн ярилцахыг уншиж ойлгож авцгаая. За үгийг үеэр хэрхэн таслах вэ гэж. Үгийн дунд нэг гээгүүлэгч байвал өмнөөр нь таслана. Жишээ нь эрүүл, намар гэх мэтчлэн. Хэрвээ үгийн дунд хоёр гээгүүлэгч байвал хоёрдугаар гээгүүлэгчийн өмнөөр таслана. Жишээ нь аргал гэх мэт. За үгийг үеэр зааглах. За үүнээс хойш хэдүүлээ гэсэн тэмдэглэгээ монгол хэл дээр байх юм бол их шиг г гэсэн тэмдэглэгээ байх юм бол гээгүүлэгч гэж ойлгоно. За мэдээж урт ихшгүүд бол үеэр зааглахдахгүй харин хоёр гээгүүлэгч үгийн дунд буюу хадагт дараалал марсан байх бол хаагуур нь зааглаж байгааг хараарай. Жишээ нь амттай гэдэг дээр. За одоо бүгдээрээ үеэр зааглах тухай дараах зүйлсийг сайн уншаад тэмдэглэж аваарай.